Библи орчуулга бол хүнд бөгөөд хамгийн нэр хүндтэй ажлуудын нэг юм аа. Дэлхийн нийтийн жишгээс харах юм бол нэгт орчуулагдсан Библийг 5-6 жилийн хугацаанд нэг удаа хянан засварлах ажил хийгддэг. Үүний тулд манай байгууллагад их хэлнээс нь орчуулах, хянан засварлах ажлыг хийж чадах олон боловсон хүчин байгаад талархалтай байдаг. Ариун Библи 2013 хувилбарыг бид нэр олон шүүмж сонсож, олон санал цуглуулсны эцэст 2019 онд хянан засварлах ажлыг дууслаа. Ингээд бид нар та бүхний гар дээр хүрэхэд бэлэн боллоо. Библийн хөнгөн засварын багийнхан маань хэрэглээнд ховор, түгээмэл хэрэглэгддэггүй хуучны үг хэллэгүүдийг засаж зэгцлэхийн зэрэгцээгээр теологийн хувьд асуудалтай үг хэллэгүүдийг бас зэгцэлсэн байгаа. Тухайлбал эзний харгалзлын өдөр гэж орчуулагдсан үг хэллэг нэлээд гарч ирсэн. Энийг бид нар их хэлтэнд тулгаж үзээд эзний шүүхлтийн өдөр болгож засаж орчуулсан байгаа. Хариулгын хувьд уншууртай, монгол хүнд илүү ойлгомжтой буух. За тэгээд мөн үгийнхаа чимэглэлээр утгыг нэг дор хадгалаад явах зорилгыг одоо энэ хувилбар дээр баримталж ажилласан. Библийн хөнгөн засварын ажлыг бас эхлүүлсэн. Нийтдээ 200 орчим үгсийг бас утгын хувьд, бас найруулгын хувьд орчин цагийн бас хэлбэртэй илүү ойлгомжтой, сонсголонтой болгох тэр ажлыг бас хийгдсэн. Тэгээд би та бүхэнд бас жишээ болгож Ром номны 4-р бүлгийн 19-р ишлэлээс засагдсан үгийг бас уншиж өгмөр байна. Энд үхтэн гэдэг үгийг бид нэр жишээлбэл үхмэл гэж үгээр бас сольж сайжруулсан. Монгол хэлэнд маань ингээд зарим үгс ингээд олон янзаар бичигдэх тийм маргаантай асуудлууд байдаг. Харин одоо ингээд ерөнхийлөгчийн ивэл дор монгол хэл бичих дүрмийн журмсан тал маань ингэж гарснаар энэ асуудлыг нэг тийш нь гэж болгох тийм их сайхан боломж гарсан юм аа. За энэ 2019 оныхоо энэ ариун библийг бид нэр яг энэ журмсан талаа баримтлаад зөв бичгийн дүрмийн үднээс ингээд хянан засварсан байгаа. Библи орчуулах хэвлэлийн олон улсын практик тавигдах шаардлага дистрал гэж байдаг. Ариун бичээс нийгэмлэг ариун библийн орчуулах хэвлэлийн үйл явц ч гэсэн мөн энэ шаардлага дистралыг хангах ажиллаж хэрэгжүүлдэг юм аа. Бид одоогоор хүчирхэг програм хангамж софтверуудыг ашигладаг. Үүний нэг нь Paratexт. Paratexт бол библийн их хөлтгөл шивэлт бүх одоо тохиолгоог хийдэг хамгийн хүчирхэг нэг програм байна. Үүний дараа Publishing Assistant буюу яг их хөлтгөлийн өмнөх бүх тохиолгоог хийдэг бас нэг тийм хүчирхэг програм байдаг. Хамгийн сүүлд бид Adobe InDesign програм дээр Библийнхаа ихийг бүрэн гүйцэд бэлэн болгоод бид хэвлэлтэнд бэлэн болгодог юм аа. Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж Библи бидэнд хэлдэг. Өдөр бүр эсний үгээр амьдрцгаая, амин үгийг аль бүрт хамтдаа хүргэцгээе.